За тэрийг яхаад гацчихдээ штэ. За үгээр манай өнөөдрийн бодоод сайн байцгаана уу залуучуудаа, хайтекийн их түвшин байна. Өнөөдөр кулер ярьцгаана. Тэгэхээр өмнө ярьжсэн TJL блокны TDP гэдэг нэг ойлголт байгаа. Тэр ойлголтыг өнөөдөр яг амьдрал дээр TDP-гийн өөр ямар нэгэн аргаар яаж ашиглаж болдог вэ гэдгийг одоо та нарт харуулах гэж байна. За, юуны түрүүнд кулер ямар төрлүүд байдгийг ярилцгаая. Кулер нь юуны түрүүнд down draft буюу доошоо агаарын урсгалтай гэсэн кулерийн төрөл байдаг. Тэр нь Ryzen-гийн R5 3600X болон түүнээс доош. Тэгээ Intel-ийн K-гүй секунд дагалдах бүх кулерүүдийг down draft кулерүүд гэх байна. За, энэ хоёр маань TDP-ийн нэг нь 65W, нөгөөх нь 95W-ийн одоо хоёр кулер байгаа. Intel-ийн 65W-ийн кулер маань ерөнхийдөө бол i3, i5 F үсгтэй CPU-нүүд эсвэл дан 0-оор тулсан K-гүй CPU-нүүд дагалдаг. i7-оор нь болохоор энэний голдоо зис голтой загвар нь орж ирдэг байгаамаа. Тэр нь болохоор 95W-ыг дийлэх чадвартай байдаг. За, Ryzen-гийн кулерийн талаар тодорхой ярих юм бол Ryzen өөрөө 3600X-с доош down draft кулер хийдэг бол дээшээ болохоор өөрийн гэсэн одоо tower кулерийн down draft урсгалтай мөртлөө tower загвартай кулерийг хийдэг байгаамаа. За, задлцгаая. За, биднэрт байгаа загвар нь энэ загвар маань 3700X түүнээс дээш, 2700X түүнээс дээш, 1700X болон түүнээс дээш загварт ирдэг байгаамаа. Энэ кулер нь 95 ваттыг дийлдэг боловч сток яг Ryzen stock, Intel stock нь TDP-ийн дэх заасан хэмжээгээр одоо дулааныг ялгаруулдаг. За, TDP нь болохоор дулааны ялгаруулыг бас илэрхийлдэг. Учир нь TJL блок тодорхой ватт дамжуулангууд тэр ваттын бүх хэмжээг одоо мэдээлэл болгож одоо боловсруулах үед халалт үүсч энэ халалтын хэмжээ нь ваттайгаа одоо зэрэг хамтран өсдөг ийм байгаамаа. За, үүний дараа K CPU-нуудыг яаж хөргөөх вэ? K CPU-нууд яагаад кулергүй ирдэг юм бэ гэх одоо нэг асуулт гарч иж байна. K CPU-нууд нь өөрсдөө кулергүй дагалдаж ирдэг болохоор бид нэр өөрсдөө кулерээ тусдаа авдаг. За, яагаад тэгж байгаа юм бэ гэхлээр Intel өөрийнхөө кулерийн чадлыг бол мэдж байгаа. AMD ч гэсэн мэдж байгаа. Тийм учраас тэр чадлыг одоо бид нэр дийлэхийн тулд өөрсдөө кулер авах шаардлагатай гэж үзсэн байна. За, миний урд хоёр tower кулер байна. Хоёр tower кулерийн ялгаа нь болохоор энэ tower кулер нь хоёр ширхэг dual tower буюу хоёр ширхэг босоо байшинтай гэх юм уу да. Хоёр байшинтай. Энэ болохоор өөрөө нэгэн towerтай болохоор single tower cooler гэж явж байгаамаа. Энэ хоёр яагаад ингэж нэг нь арай том, нэг нь арай жижиг байгаа юм бэ гэхээр TDP гэдэг ойлголт маань TDP нь өөрөө үргэлж өсдөг зөвхөн 95 дээр тогтдгүй ямар нэгэн boost байдаг учраас 95 биш үргэлж 95-аас дээш байдаг учраас K CPU болон өөрийнхөө CPU-н дээр кулер сайжруулж тавьсан зүг байдаг юм аа. За, энэ бол 150 ваттын кулер. 150 ваттын кулер гэдэг бол K CPU-г 9700K, 1700K бол ингээд тавихад thermal throttle буюу 100 градусаас доош байлгана, дээрээс нь бустийн 100%-аар ажиллуулах чадaltaй ийм кулер болж таарч байгаамаа. За, үүний дараа Pantex кулер маань 250W түүнээс дээш гарсан ваттыг одоо дийлэх чадвартай гэж үзсэн тул энэ дээр бол K CPU-гч тэр AMD-гийн 3900X, 3950X-ийг одоо overclock хийхэд зориулттай, эсвэл 100% рендер байнга хийдэг, CPU-гээ 100% байнга ачааллуулдаг хүмүүст бол Dark Cooler нь зүгээр идэг юм аа. За, та харж байгаа энд хоёр шингэн кулер байна. Шингэн кулер яагаад би одоогор дуртаагүй байна гэхээр
бид нар яг одоогор бол air cooler ярьж байгаа. Air cooler-ний хувьд TDP-гийн утга нь яг адилхан шингэн кулертэй адилхан одоо холбоотой байж орж байна. За шингэн кулер юугаар агарын кулерээс ялгаатай. Тэгэхээр агарын кулер нь дулааны массыг агуулгахдаа өөрөө энэ агаар нь дулааны багтаамж нь их сул учраас шингэн кулерүүд арай илүү гэж үздэг. Одоо жишээлбэл та сипүүгээ огцом ачаалахад шингэн кулер нь тэр огцом температурын өсөлтийг арай хурдан дарах чадвартай байдаг юм аа. За энэ бол шингэн кулерний маш том давуу тал байгаамаа. Миний урд 280 болон 360 мм-ийн кулер байгаа боловч энэ хоёр нь дулаан багтаамжийн хувьд яг адилхан 250 ваттыг дийлэх чадвартай боловч нэг нь 360, нөгөөх нь 280 мм. 280 мм 360 яагаад адилхан байгаа юм бэ гэхээр 280 мм-ийн радиатор дотор 360 мм-ийн радиаторын одоо усны багтаах хэмжээ нь ойролцоо байдаг. Тийм учраас энэ хоёрын одоо дулаан багтаамж нь бараг адилхан. Энэ дотор байгаа нэг зүйл нь хэлэх юм бол памп болон дотор байгаа нарийн одоо зүссэн яг ус дамжуулах одоо усны солилцоо, ус дулааны солилцоог үүсгэх одоо энэ плейт нь, cold plate нь өөрөө нэг үйлдвэрлэгчээс гардаг тул энэ хоёрын доторх RPM-ийн одоо пампныхаа RPM-ийн хурд тэгээд яг тэр блокных нь одоо тэр зүсэлтүүд нь маш ойролцоо тул энэ хоёртой одоо их зөрүү бол байхгүй. Ямар нэгэн та энэ хоёрын кулерыг алийг сонгосон ч болно. Гол нь та RGB-тэй хүсэж гинэ үү, RGB-г хүсэж гинэ үү гэдэг л баг ялгаатай болчихж байгаа. Тэгснээс бол чимээний хувьд энэ хоёр ойролцоо, дээрэс нь нэг нь арай том, нөгөөх нь арай жижиг. Таны кейс магадгүй арай жижигхэн байх тэгвэл 280 таарч магадгүй. Эсвэл таних маш гонцгой боловч арай нарийнхан байж магадгүй. Тэгвэл энэ 360 таарна гих мэтчлэн тань одоо ийм сонголтууд байгаа. Хүмүүсийн дунд бас нэг үйл ойлголцол байдаг. Температур өндөр байвал миний FPS унаад байна, миний одоо сипүү дутуу ажиллаад байна, эсвэл хитрхи халаад байна гэсэн нэг тиймэрхүү юм ярьдаг. Intel-ийн хувьд таны сипүү 100 градусаас доош байвал таны сипүү thermal throttle буюу ямар нэгэн одоо clock унгаах, megahertz унгаах, хурд алдах гэсэн ойлголт байхгүй. Ryzen 3000 series дээр болохоор turbo boost буюу өөрсдийнх нь одоо бүүстлэх алгоритм нь тогтмол температур болон дамжуулж байгаа тэжээлийн блокны ватт одоо боордны чанараас хамаарат үргэлж клокоо өндөр байлгадаг болохоор кулерээ Ryzen дээр сайжруулах зөв байдаг юм аа. Тэгснээс бол Ryzen энэ кулер дээр бол хангалттай ажилладаг. Энэ кулер бол өөрийнх нь сток гэрцээс дандаа давуулж явуулдаг учраас та ямар нэгэн санаа зовох шаардлага байхгүй. За угаар манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Тантай хамт хайтекийн нэвтрүүлэг байлаа. Лайк, шеэр, subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.